За сайн байцгаана уу багш нараа. За өнөөдөр та бүхэнд хэлбэрхаан төрлийн хичээл модуль дээр хичээл заах гэж байна. Одоо энэ хичээл юу гэхээр одоо шалгалт авахдаа дөхүүл ойрцонтой холбогдуулаад шалгалтын зарим оюутнуудаас одоо шалгалт авахыг зарим оюутнуудын шалгалтыг авахыг цуцлах. За мөн зарим оюутнуудын төр зур төдөлгөлзүүлэх шаардлага гарч ирэх бах төлбөрөө төлөөгүй ч юм уу бас нэгэн одоо хичээлийнхаа одоо босго оноогоо даваагүй тохиолдолд тэр оюутнуудыг одоо багшийн зүгээс төр зур төдөлгөлзүүлэх тийм горин байгаа. Тэрийг хэлбэрхнаар яаж хийх вэ гэдгийг зааж өгье. За эхлээд багш маань өөрийнхөө логин гэсэн хэсэг дээрээ ороод өөрийнхөө админ болон өөрийнхөө пассвортыг болон админ ID хаягаа оруулчихна эхний ээлжинд. За ингээ оруулсны дараагаар яах ёстой вэ гэхээр админ хаягаа ингээд оруулсныхаа дараагаар тухайн багшийн хувьд одоо зааж байгаа хичээлүүдийнхаа энэ дашборд гэж байгаа. Дашборд дээр дараад нийт зааж байгаа хичээлүүдээ гаргаад ирнэ. За зааж байгаа хичээлүүд гараад ирсэн тохиолдолд яах вэ гэхээр жишээлбэл математик 3 гэсэн хичээл дээрээс би нэг хүүхдийг одоо үзэх шаардлагагүй тэр хүүхэд бол одоо нөхцөлд тухайн одоо шалгалт өгөх юм уу энэ хичээлийг үзэх шаардлагыг хангаагүй гэж үзэх юм бол тэр оюутныг төр зуурын хугацаанд одоо төлөвлөж болно. За тэгхийн тулд яах вэ гэхээр энэ дээдлийн энэ зэснээс this course гэсэн хэсгээс participant буюу оролцогчдоо сонгож байна. За оролцогчдоо сонгоод за үүний дараагаар яах ёстой вэ гэхээр эндээс жишээлбэл би тухайн нэг оюутныг хичээлдээ шаардлага хангаагүй ч юм уу төлбөрөө төлөөгүй ч юм уу одоо бүрэн багшийн тавьж өгсөн босго оноог даваагүй тохиолдолд яах вэ гэхээр энэ жишээлбэл энэ бямц зүтгээд хүүхдтэй жишээлээд ярих юм бол энэ дээр бол энэ арааны зурган дээр дараад арааныхаа зурган дээр дараад харгалзах зурган дээр дараад энэ актив гэсэн цонхыг нь зүгээр л suspend болгоод орхиж байна. Suspended буюу төдөлгөлсөн гэдэг утгаар. За ингээд хадгалчихна гэсэн үг. За тэгэхээр нөгөө оюутан маань яах вэ гэхээр энэ дээр яагаад энэ нэгэ яагаад болсонгүй. За одоо suspended бол за одоо болчлоо тийм ээ. За ингээд suspended болгоод хадгалчихна. За тэгэхээр нөгөө оюутан маань төр зуурын хугацаанд шалгалтанд орох эрхгүй болчихж байна гэсэн. Өөрөөр хэлбэл тухайн хичээлийг ч үзэх боломжгүй, нэвтрэх орох боломжгүй болчихно гэсэн. Тэгэхээр тухайн оюутан шаардлага хангасан тохиолдолд яах вэ гэхээр энэ suspended гэдэг товчёогоо буцаагаад эргүүлээд арааны зурган дээр тавиад энийг актив болгочгоор нөгөө оюутан маань буцаад эргээд хичээлдээ орох ч юм уу шалгалтаа өгөх боломжоор хангагдчихж байна гэсэн үг гэдгийг анхаарна уу. За анхаарал тавьсан явдал баярлалаа.